Харин тийм энэ 9 сарын 15-ны өдөр улсын хурал руу ороод за өргөдлийн байнгын ороо дэмжсэн. Төсвийн байнгын ороон дээр ороод ингээ гацчихад байна. Одоо хууль заасан 90 хоногийнх нь хугацаанд дуусах гэж байна. За тэгээ яагаад одоо ингэж хойшлоод байна гэхлээр ажлын хэсгийн одоо бүрэлдэхүүнд орсон гишүүд нь ажилтаа гадаад руу явсан гэдэг юм байна. Тэгээ энэ янзаараа бол энэ 20% татврын өргөдлийг бол хилцэхгүй дарах тийм ээ. Улсын хурал руу оруулахгүй байх юм эрсдэл үүсэж байна л та. Тэгээд Монголд бол татвар бол амар өндөр биш те. Бид нар 45% татвар төлдөг. Нийгмийн даатгалын шимтгэл 25%, хүн амын орлогын албан татвар 10%, нөөт 10% гэж байгаа. Тэгээд ийм цалингаасаа 45% татвар төлчөөд тэндээс бид нар зээлээ төлдөг тийм үү. Орон сууцныхаа зээлийг төлж байгаа. Тэгээд нэг ганц байр аваад хэдэн жилийн дараа томруулъя, сайжруулъя гэж зарахаар улс дундаас нь 2% татвар аваад. Хоёрдугаарт нь гэхлээр хүн дандаа байшингаа томруулдаг юм биш тийм ээ. Амьдралын бас хэрэгцээ гарна шүү дээ. Өвчин зовлон туусан, өөр ширэнд орно, одоо юу гэдэг юм. Энэ нөхцөл дахиад төр маань дундаас нь 2% татвар аваад. Тэгээ энийг болио. Энэ 2% татвар нь болж гээд 100 мянган иргэн санал өгөөд ахад улсын хурлын төсвийн байнгын ороо. За түүн дотроо энэ хуулийн одоо хуулийг судлах ажлын хэсэг ерөөсөө хуралдахгүй. Тэгээ өнгөрсөн хугацаанд манай энэ гишүүд хизээ хамгийн одоо идэвхтэй байдаг гэхлээр албан тушаал тий засгийн газрыг огцруулах, засгийн газрыг шинээр томилох үед шүнжин өдөрж оролцдог, хонон үнж оролцдог. За яг ингээд иргэдийн амьдралтай холбоотой татварыг бууруулах асуудал төр ерөөсөө ирэхгүй. Тэгээ эн чинь ажлын хэсгийн хуралдаа ирэхгүй байна, хилцэхгүй байна гэдэг чинь энийг эсэргүүцэж гин гэсэн үг байхгүй юу? Бид нар хуралдж ижил энэ асуудал цаашаа явна шүү дээ. Сая 12-оос тоглосон байсан. Төсвийн байнгын хорооны эртсэн бүрдсэн үү? Та энэ дээр сая орж харах уу? Энэ бүрдэхгүй л байна л да. Өнгөрсөн энэ бол одоо 3 дахь удаага хойшлж байгаа. Өнгөрсөн 7 хоногийн 1-р өдөр, 4-р өдөр, өнөөдөр дахиад ингээ 1-р өдөр те. Гишүүд нь яасан бэ гэхээр гадаад явсан гинэ. Хөдөө гадаа явсан байна, томилтоор явсан байна. Зарим нь ч одоо аль төрөлдөө ирдэг юм уу? Иймэрхүү байдалтай гацаад байна. Уг нь бол 2024 оны сонгуулиар бүх намууд татвар бууруулна гэж амласан те. Одоо баг 2 жил болж шít. Нэг ч татвар буурсан юм байхгүй. Тэгээ иргэд нь ерөөсөө энэ өөрсдийнхөө худалдаж авсан хөрөнгийг зархад төлдөг 2% татвараа болио гэхэд хуралдахгүй, эсвүүлтгүү гаргаад ингээд цухтаагаад байгаа нь маш харамсалтай. Би тэгээ энэ дээр нэг ажлын хэсгийн гишүүдийнх нь нэрсийг бас ингээд уншаад өгчэй гэж бодож ин л тоо. Тэгээд иргэд бас энэ хүмүүсээс хариуцлага нэхмээр байна. Сонгуулийн үед амлсан амлалтаа биелүүлээч гэдэг. За ажлын хэсгийн дараагаар улсын хурлын гишүүн сайн зөрөг ажиллаж байгаа. За гишүүдэд алдарч авахлан Ав Бакир, Батбаяр, Батуулд, Заяабал, Мөнх соёл, Мөнх тулга, Номин, Төвшин, Цогтбаатар гэдэг 4 намаас орсон байгаа. Ардын нам, Арслан нам, Иргэн зөрөг ногоон нам, нөгөөх нь байлаа. Тэнцээс ороогүй. Хүн намаас орсон байгаа. Ингээд 4 намын одоо ингээд бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нь Монгол улсын 100 мянган иргэдийн татвараа бууруулах санаачлах өгөх дэмжихгүй байна. Маш харамсалтай. Гэхдээ өнгөрсөн 7 хоногт улсын хурлын дарга учрал бол хэлсэн те. Энэ иргэдийнхээ өргөдлийг хилцээч ээ. Судалж ийн харж ийн гэд цаг хугацаа аваад ах шаардлага байхгүй гэсэн юм байдалтай л байна да.